одоо горол нэг сарын 40 орчим дунджаар. Яг энэ бизнесийг эрхэлж чадаад байгаа хүмүүсийг агентуудыг харахаар ингээд үйлчлүүлэгч байгаа. За нэг байр зарын нэг юм үйл хөдлөх одоо зараад нэг дийл хийчихье гэхээс илүү юуцнэл нэг ямар нэг үнэтэй уулзаад гоё танилуд боллоо, гоё найзууд боллоо гэсэн юм яриад байгаа байхгүй. За сайн уу төвшөө. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За ерөнхийдөө банд төвшөө маань болохоор Монголоос анх удаа энэ Hall of Fame гэдэг мундаг шагналыг авсан байгаа. Тэгээд энэ шагналын талаар бас тодруулъя. Ямар шагнал авчив те. Монголоос анх удаа ингээд одоо энэ чинь бид нар чинь одоо нэг 10 жил одоо Remax брэнд бол одоо Монголд энэ франчайз үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгээд анхны агент болж байгаа. Тэгээд энэ шагнал маань ямар шагнал байна? За өдрийн мэнд дэргий. За намайг Төвшин Бэлэг гэдэг. Remax Sky Office таймцэлтэй агентаар ажиллаж байна. За тэгээд энэ Hall of Fame гэдэг энэ шагналыг Монголд анх удаа энэ жил одоо 25 оныхоо одоо 20 оноос 25 оныхаа ажлыг дүгнүүлээд нэг юм шагнал авсан. Энэ ямар ч шагнал юм гэхлээр 1 тэрбумаас дээш үнийн нүдэ шимтгэлийн орлого авсан агентад өгд юм бэлээ. Тэгээд 1 тэрбум шимтгэлийн тэрбум биз дээ. Яг би одоо ингээд гар дээрээ одоо миний одоо цалинч гэх юм уу те гар дээрээ авсан миний яг орлого маань тэрбумд авсан учраас энэ шагналыг ингээд төв авсаас одоо Америкийн төв авсаас явуулсан илгээсэн байгаа. Зөв. Тэгэхээр тэрбум төгрөний бол ашиг хийсэн. Агент үнтэй. Энэ төвшөөч одоо манай одоо офисын оны шилдэг агент болсон Remax бүсээс одоо ямар шагнал авч ирсэн бэ? За анх би болохоор 2019-ны 7 сард яг Remax-д ажилд орж исэн. Тэгээ 20 оны яг хагас жилийн топ, бүтэн жилийн топ гээд ерөнхийдөө бол 1200 агентаасаа бол нэгт чигсэжсэн. Тэгээд 21, 22, 23, 24, 25 он гээд ерөнхийдөө бол эхний 1 2 3 1 2 3 гээд ерөнхийдөө бол топынхоо байр суурийг хадгалсаар байгаа. Энэ дандаа эхний 1 3-аар бол яваад 20 онд бол бүр номер 1-ээр гарсан тий. Зөв. Тэгээд уг нь энэ ингээд Remax бизнес болохоор бас яг ингээд хичээх юм бол шинэ гэсэн чинь 19 онд орж ирсэн мөртлөө 20 онд ингээд шилдэг болчихж байгаа байхгүй тий. Шинэ агент нэг 1 жилийн экспириенстэй мөртлөө шилдэг болчиход байна шүү дээ. Тийм бараг л 7 сард 19-ны 7 сард орсон гэдэг чинь 5 сар яг баг бизнестайгаа танилцаал. Тэгэл 20 оны яг 1 сараас яг ингээд ажиллахад бүтэн жилийн топ номер 1 болчихж байгаа байхгүй. Тэр яг энэ бизнесийг яг нэг мөн чанарыг ойлгоод яг яаж хийвэл нэг ивийн олоод байна гэж хараад байгаа байхгүй. Би бол зарим агентууд яг энэ бизнес харахаар ингээд хүн болгон хийж болмоор юм шиг айгу амархан те нэг байр үзүүлэл зараал ингээд тэгээ шимтгэл аваад айгу амархан юм шиг мөртлөө хүмүүс ингээд хийгээд яг ийм үр дүн гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр чи одоо яаж юм богино хугацаанд ер нь ямар байдлаар ажиллаад байна? Яаж ажиллаад байна? Би юу ерөнхийдөө бол би өмнө Тавбогд группт ажиллаж байсан шүү дээ. Тэгээд яг л тэр сэтгэл зүгээрээ яг Max би угаасаа ажиллах хэрэгтэй юм байна. Угаасаа өглөө бид нар чи 9-6 цаг хүртэл ажилладаг. Тэнгүүт яг энэ ажлыг чинь бид нар бол ийм хагас цагийн ч юм уу нэг юм гэж угаасаа хүлээж аваагүй. Яг бүтэн цагаар өглөө 9-6 цагийн хооронд яг эхэндээч бараг ингээд яг ингээд ажилтаагаа танилцаад ерөнхийдөө ингээд ажилтаа ингээд яг дурлж эхэлж байгаа үедээ бол би ч бараг өглөө нэг 6-7 цаг гэж эхлээд оройн нэг 7-8 цаг хүртэл ч юм уу тэгж ажиллаад ерөнхийдөө бол ажиллагаа гараад тэгж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд угаасаа л ажлын гол ингээд бараг point нь бол бүтэн цагаараа яг ажилтаа цагаа зарцуулах. Тэнгүүтээ би ч бараг эхний 2-3 жил ер нь бол бараг ингээд зуны амралт ч юм одоо бид нар ч өөр ажлууд ээлж амралт гэж авдаг шүү дээ. Тийм амралт байхгүйгээр ерөнхийдөө ажилдаа цагаа зарцуулж ажиллахад бол яг ингээд хичнээн хэдийн хугацаа ажилдаа зарцуулна яг тэр хэмжээгээр бидний одоо орлого ч юм уу амжилт ч юм уу хэмжигддэг гэж хардсан шүү дээ. Зөв. Одоо тэр ихэнх үедээ тэгэж амар их ажилласан хагас хугацаа дэргүүл ажиллаад байсан. Тийм. Амархгүй. Ер нь ингээд харилцагчид ингээд мэдээлэл өгөөл бид нар ч одоо ингээд бид нар ч ингээд мэдээлэл өгөөд тэгээд бид нар бас байраа үзүүлэх хэрэгтэй хажуугаар нь тэгэнгүүт яг ингээд харилцагчдынхаа амардаг өдөр нь бид нар ингээд дагаад амарчихлаэр тэр ажил ингээд зогсчих магадaltaй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг хаа бүтэн цагаар ажиллахгүй ч гэсэн хагасаа бүтэн санд нэг 11-ээс 5-ын хооронд ч юм уу те яг ингээд ажлынхаа цагийг ингээд жоохон хуваарлаад ерөөхдөө л тэгээс л чинь. Одоо тэр манай агентууч бас олуулаа
Тэгэл ингээл би хүүхдтэй харж байгаа ингэж байгаа гэсэн мөртлөө та ч бас хүүхдтэй шүү дээ тий. Хүүхдтэй шүү дээ. Хасаа бусад яаж зохицуулдаг ер нь? Тэгэл ерөнхийдөө цагаа бол угаасаа ингээд бүр ингээд сайхан баг детальны бичэн штэ. Ер нь бол ингэж бараг одоо за сургууль нь одоо тэдэн цагийн хооронд бол угаасаа яг ингээд фул ажиллаад за тэдээс хэдэн цагийн хооронд хүүхдтэй даалгаврыг хийлгээд хоолыг хийлгээд за дамжаанд зөөх юм байвал зөөчөөд тэг бидний ажил чинь бас нэг амар давуу тал нь ингээд шууд ингээд орж гарч болохгүй ч юм уу ажлын ингээд юм restricted биш байхгүй юу. Тэгэхээр ингээд бүх цагийг бид нар өөрсдөө менеж хийдэг учраас харилцагчтайгаа чинь бид нар чинь харилцаанаа л бизнес хийж байгаа юм харилцаа. За би одоо энэ цагт нь бол би яг нэг ийм хөтэй ажилтай байгаа даа хоёулаа цагаа яг энэ цагаар тавуулчих. Ингээд бүх юмудаа ингээд наацаа зохицуулахад бол энэ чинь ингээд бүх юм боломжтой салбар. Тийм тийм. Тэгэхээр ерөнхийдөө яг ингээд нэг ерөнхийдөө бас нэг хурдтай ажиллаад цагаа зөв төлөвлөөд байна тий. Тий ер нь л бүх юм л төлөвлөгөө цагийн хуваарийн дагуу. Зөв. Ер нь яа 7 хоногоо төлөвлөх үү? Сараар нь төлөвлөж байна уу? Ажиллаа. Одоо бол дандаа 7 хоногоор нь явж байгаа. Тэгэхгүй бол нэг одоо сараар нь төлөвлөжөнгүүд сарын эцэст одоо бид нар ямар одоо дийл хаагаад яаж яваад яг ингээд бас яах ингээд сарынхаа төлөвлөгөөгөө бол за энэ сард нэг 2 тэрбум ч юм уу 3 тэрбум ингээд яг энэ одоо үйл хөдлөхүүдэд хөдөлгөнө гэсэн ингээд төлөвлөгөөг бол гаргачихж байгаа шүү дээ. Тэнгүүтээ тэрийгээ 7 хоногоор нь яг ингээд дэвтэр дээрээ бивэл ингээд бичтэй ер нь бол бичээд тэгээд одоо нэг төвчмөр гоё болсон болонгууд ингээд цагаараа ингээд гаргаад ирэнгүүт яг тэрнийхээ дагуу яваал тэгэл өглөө ажил дээр орж ирлээ дэвтрээ ингээд харангууд бүх юм тодорхой байгаа. Одоо энэ цагт нь бид тэрийг хийх юм байна, тэр цагт нь бид тэрийг хийх юм байна. Тэнгүүт ингээд энийг хоош нь тавин ч юм уу, тэрийг төрүүлж чин ч юм уу ер нь багт ингээд хуваарийн дагуу явчихдаг. Эхлээд тэрийг ингээд суудлахад ингээд жоохоо төвхтэйсэн. Одоо бол ингээд яг ингээд бүх юм ингээд хуваарч ирчихэж байгаа. Зөв. Гарт ороод тий. Нэг өөрийн нэг юм угаасаа нэг юм бюллетенд орчиж байгаа юм тий. Тий. Тэгээд юу одоо ингээд би ингээд бас ингээд хараад ахаар өглөө эрт ирэхээр төвшөө ингээд яг их үед ингээд хамгийн эрт ирсэн. Тэгээд хагас босоод офс дээр ирэхээр төвшөө бас ингээд офс дээр ингээд ажиллаад яждаг тий. Тэгээ бусад нөгөө агентууд болохоор бас яг ингээд яахгүй чи болох нэг арай эрт ихлээд хагас босоод бас арай илүү цаг зарцуулаад байна тий. Тэр мотивац ханаас аваад байна. Ер нь бол нэг ямар нэгэн зүйлийг хийгээд ингээд амжилттай байя гэвэл бид нар тэр зүйлдээ одоо сэтгэл гаргадаг ч юм уу, цаг зарцуулдаг ч юм уу. Тэрнээс өөр сонголт бид нарт бол ингээд байхгүй шүү дээ. Тэгээ ийм гой салбарт ороод ирсэн тэгэнгүүтээ бүх юмыг ингээ өөрийнхөө удирдлаганд ор те өөрөө бүх юмыг менеж хийж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр мотивацийг л өөртөө л өгнө гэхгүй. Тэр чинь бидний олж байгаа орлого чинь бас ерөнхийдөө бол бас дунджаас дээштэй сарын 20-30-40 сая. Тийм. Одоо ер нь тийм өөрийгөө мотивацжуулна гэсэн нөгөө хин би нэг Элон Маскгийн яриаг сонсч ирсэн чи хэрвээ чамд мотивац хэрэгтэй болвол над бизнес орхисон дээргээд зогсоосон дээргээд ер нь бол гол зүйл нь чи өөрөө л энийг хүсэх хэрэгтэй өөрийгөө л мотивацжуулах хэрэгтэй хин нэгнээс мотивац хайгаад байвал над хорхоо гэдсэн. Тэгэхээр ерөнхийдөө чи бас өөрийгөө мотивацжуулаад болоод байна тий. Тэгэл эн чин мотивацжуулах зүйл энэ ч юм аягүй олон байгаа штэ. Одоо ингээд бидний ингээд шинтгэлийн орлого одоо ингээд цалин хөлсийг дагаад бидний амьдралын чанар яаж сайжирж гин те. Тэр чинь бол бас ингээд нэг төрлийн мотивац бид нар хүүхдүүдийнхаа боловсролд ямар одоо ингээд бас ингээд үнэтэй хувь нэмэр бас яг энэ ажлаа дагаад оруулж гин. Бид нар ингээд дуртай үедээ бас ингээд байгууллагаасаа жилд 2 удаа бараг аялах ингээд боломжийг аваад аялчих чинь те. Ингээд бид нар авч болох юмнуудыг энэ ажлаас аваад байгаа учраас бид нар яг энэ ажлаа бол ингээд яг ингээд цагаа зарцуулаад сэтгэлээ гаргаад ингээд хийхээс өөр аргагүй байгаа байхгүй. Тэгээ тэрнийхээ хажуугаар хүн бас нөө өөрийгөө амарсаа хөгжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Би л ингээд яг ингээд бас бичээл за 2 дахь дөрөвдгийн орой яг ингээд 7 цагаас йоганд орондоо гэл ингээд яг бичсэн бангууд яг л йогандоо ингээд тэр хугацаанд ингээд орчдог. Хагасаа бүтэн цэнд би тенсээ тоглоно л гэсэн бол яг л тэр хугацаанд тоглолцдог. Тэнгүүт чи ингээд бүх юм тодорхой ингээд тэнд чинь юм үйл ойлгогдох юм угаасаа байхгүй. Тэгэхээр айгу амар. Йога тенс энэ агентууд ингээл стресстэй л эн чи бас жоохон стресс өндөртэй ажил шүү дээ тий. Тэгээ ерөөдөө нэг тенс йога могонд явснаас хойш стресс жоохон багассан уу? Стресс багассан тэнгүүтээ улам л ер нь юм хөнгөн шингийн юм happy ер нь ингээд нэг юм юмыг ингээд хүнээр хүлээж авах ч юм уу. Тиймэрхүү юм чи ингээд ерөнхийдөө бол
яг өөрийнхөө дуртай юм хийнгүүт ингээ арилжиж байгаа байхгүй. Тэнгүүт ингээл одоо хүний л амьдрал гэдэг шиг ингээл бүхэл хүнд ингээ ажил дээр нь амьдрал дээр нь ингээ жоохон ингээ проблем, стресс ингээ байгаа шүү дээ. Тэрийг бид ингээ өөрсдөө бас ингээ зөв менеж хийх хэрэгтэй юм билээ л дээ. Зөв. Тэр ч бас стресс менеж хийгээд би ч бас бясалгал гэдэг. Сүүлдээ бас стресстэй бясалгал гэдэг хийгээд байгаа шүү дээ. Тэгээд нэр сарын орлого боломжийн гэснээс анх орж исэн орлого одоо ерөнхийдөө юм ямар хөө байна? Одоо тэгээд анх юм хэд тавьцаа орж ирсэн чинь сарын шимтгэлийн орлого нь. Анх ингэжсэн шүү дээ. Би ч нэг 5 богдод ажилдаа орох жоо болоод би Remax орж ирсэн шүү дээ. Тэг чи надад нэг 19 он гэдэг чинь яг 2,500 мянган төгрөгийн цалин ч юм тэр хавцаа цалингийн санал авч байгаа шүү дээ. Тэнгүүт Remax орж ирээд би эхнийхээ сард 7 сарын би нэгэнд ажилд орж эхлэхэд тэр сард чинь гэхэд би 5 саяыг ингээд гар дээрээ цэвэр авч байгаа байхгүй. Эн чи тийм болт юм штэ. Хүн ч одоо бас ингээд ажиллаж байгаа юм чинь бас ингээд орлогын түвшин ингээд өндөр багцмаалаа ш. Тэгэл ер нь тэрнээс хойш 5, 7 тэгэл 8, 9 гэл ерөнхийдөө бол доошоо ингээд тэр хэмжээнээс л доошоо унсан юм бол байхгүй. Одоо горол нэг сарын 40 сая орчим дунджаар. Манай энэ мондаг агентуудад орлого 40-50 сая дунджаар нэг 40-50 сая орлогот болчихлоо тий. Агент юм санагдаад. Арай амар санагдаад байгаа шүү дээ. Жаргалтай тенс тоглоол, йогод яваал тэгэл орлого өндөртэй 40-50 сая. Чи хамгийн өндөр сар юу хэд сая орлоготой байсан? Миний хамгийн өндөр шимтгэлийн орлого 24 оны 6 сард байсан шүү дээ. Тэгэхэд би нэг 370-80 сая авсан байсан хаа гар дээрээ яг цэврээр сардаа юу? Сард нэг сар 370 сая авсан. Тэгсэн. Тэгвэл угаасаа термомын те угаасаа юу болох юм биш те. Тийм тэр чин бас амар гоё штэ. Бид нар ингээд амар хөдөлмөрлж жагаад тэгээд ингээд бидний ингээд харилцагчид ингээд дата бааз үүссэн. Тэгээд харилцагч маань ингээд зориод ирсэн. Тэнгүүтээ нөгөө худалдаа харилцагч маань бас ингээд бэж идэг. Тэгээл ингээд бид нар чинь ингээд матч хийх мэдээлэл эндээс авсан мэдээллийг энд байгаа мэдээлэлтэй бид нар ингээд матч хийх ажил ер нь бол хийгээд байгаа шүү дээ. Тэгээ яг нэг гоё тэр сард чинь би айгаа гоё газрын дийл хийгээд тэгээд айгаа гоё үүсгэн талбай зараад тэнгүүтээ айгаа нэг гоё бас нэг том сингл хаус зараад тэгээ ерөнхийдөө тэр сард чинь би нэг 380 сая авсан юм хаа. Тэр миний байна тийм тавчсан. Гайс. Одоо тэгтээ нэг 20-30 сая орлоготой сар маргаа жоон чамлах уу юу? Гайгүй. Чамлаад энэ зарлага ихтэй дээр гэхгүй. Тийм ер нь тэгэл айл алхал нэг өөрийнхөө олж байгаа сарын орлого одоо хүн чинь бас манай санхүүгээ бас ингэ төлөвлөж байгаа шүү дээ сар болгон тий. Тэгээд хэдэн саяг нь би тийм юм зарцуулаад тэгнэ ингээл хүүхдүүдийн боловсрал тэгэл өөрийнхөө одоо ингээл йог, теннис ингээл бүх юмнууд ер нь ингэ тодорхой болсон гэдэг шүү дээ. Тэгэл ингээд сар болгон гарах зардал маань тодорхой болсон болохоор тэгэл тэрийгээ тэгэл ахиулна л гэж үзэж байгаа шүү дээ. Чи шинэ бас онлайнаар нэг англи нэг курс явууллаа. Явж байгаа. Өглөө хэдээс хэлээ? Өглөө 6-аас 7-гийн хооронд. 6-аас 7-гийн хооронд онлайнаар Филиппинээс багш авч байгаа тий. Тэр 6 гэж босоод англи хичээлээ хийгээд байгаа. 5:30 гэж өсөөл нэг жоохон цай маа кофего бэлтчихэл тэгэл нэг цаг хичээлдээ өглөө орчоол. Тэг бас хөгжил боловсролын үүднээс анхаарад бас сайн дайчин үзэж байна тий. Ер нь одоо бидний хийж байгаа одоо бизнес чинь бидраас ингээл ур чадваруудыг ингээд шаардаад улам нарийн болоод байгаа байхгүй. Тэгэхээр бидраас ингээд тэрийгээ дагаад өөрсдийгөө бас амар сайн хөгжүүлэх шаардлага байна. Угаасаа ингээд харилцагчийн төвшин дээшлээд мундаг боловсролтой одоо бизнес хийж байгаа хүмүүс эдэрт харьцаа тусам өөрийгөө л хөгжүүлэхгүй л бол тий. Тэр хүмүүс гологдох, хоцрогдох гэж нэг амар юм байна шүү дээ. Тэгэхээр илүү сайн чанартай мундаг үйлчлэгээ үзүүлэхэд бол өөрсдийг бол одоо ямагт хөгжүүлэх хэрэгтэй болчиход байгаа. Тий. Би ч ямарсан дээр homestay гэж Америк л явж реалтрын гэрт очиж амьдэрсэн шүү дээ. 7 хоног хэрэг баг. Тэгэхээр яг ингээл энэ бизнес ингээл харах бидраас ингээл яг ажилдаа ингээл өөрийгөө ингээл зориулах л тийм хэрэгтэй байгаа. Гэтэ энэ хувийн бизнесийн энэ агентийн бизнесийн нэг гол давуу тал нь ингээл өөрийгөө зориулаад тэр их цагаа өгж байгаа хэрэгээрээ үр дүнгээ аваад байгаа байхгүй тий. Тийм яг хэмжигт нь бүр ингээд зүгээр ингээд сар амарчвал
бас одоо эргээд орлогын түвшин буурдаг ч юм уу. Гэхдээ яг одоо бидний хувьд ингээд бизнесмен ингээд тогтцсон. Тэгэнгүүт ингээд хойноо бас ингээд туслах агентуудтай, админтай те юмнуудынх нь ингээд бүтцэн ингээд тодорхой болчихлоорэ бас ер нь бол бас ингээд амралт авахд харьцангуй гайгүй болчиход байгаа. Гэхдээ бид нар ч одоо ингээд харилцагчтайгаа ингээд биечлэн уулзна, найзлна, гадуур дотор гарна, хоолунд идэн те цуг ингээд тенсээ тоглоно, йогондоо явна гэдэг ч юм уу. Ерөнхийдөө бүгднтэй нэм амар уялдаа холбоотой болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ингээд яг ингээд өөрөө ингээд нөгөөдөлтөйгээ ингээд байнгын холбоотой мэдээлэл өгөөл. Тэр одоо йога хийнгээ, тенс тоглонгоо гэд хобби хийгээ те ингээд нэг гоё enjoy хийгээл те фан хийж байгаа мөртлөө тэндээс харилцагч болоод байна уу? Олон. Тэр чинь ингээ бас ингээл нэг өөр төрлийн community угаасаа үйл хөдлөх гэдэг чинь хүний анхдагч хэрэгцээ те. Угаасаа ингээ нөө эрэлт нь бол дуусгүй. Хүн ингээ 2 өрөөтэй байсан бол 3 өрөөгөө 4 өрөө очлон гэдэг юм уу. Тэгэл бүгд ингээл бизнес эрхлээл ингээл юмудаа сайжруулаад яваад байгаа учраас хүний үйл хөдлөх хэрэгцээ угаасаа дуустгүй юм л. Тэгэл бид нар чинь ингээл зүгээр ингээл марсарнаал яриад ингээл байж байгаа мөртлөөл дундуур нэг л ажил ороод ирсэн. Харин тийм энэ бизнесийг нөгөө агентууд бас айгу буруу хийгээд байгаа нь зар тавиал тэгэл дуудлага бол байр үзүүлэх гэж нэг юм нэг хуучин форматаар хинч заагаад өгсөн байна тий. Энийг л хийдэг ажил гэж бодоод яваад байгаа. Гэтэл яг манай одоо өндөр орлоготой бизнесийг айгу амжилттай хийж байгаа агентууд болохоор тоглоол аял зугаалаа тий. Спортер хичээлэл нэг юм enjoy хийгээд тэндээсээ ингээд network аваад харилцагч болоод тэндээсээ ингээд үйлчлэгээ яваад ер нь бол илүү ингээд нэг юм зар тавих, инкт хийхээс илүү юм амьд харилцаа, relationship гэдэг зүйлийг үүсгэж яваад харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний хувьд одоо энэ харилцаудаа яг яаж бүрдүүлээд байна? Одоо бас нэг 5-6 жил болсон болохоор бас харьцангуй ингээд дата бааз бол бас үүссэн л юм л да. Гэхдээ анх яаж үүсчихсэн гэдэг тэгэхээр ингээд бүгд л одоо миний ингээд таньдаг хүмүүсээс байсангүй шүү дээ. Тийм тэгэнгүүт шинээр орж ирж байгаа хүмүүстэйгээ харилцагч нартайгаа бол айл болох ингээд бид нар ингээд мэдлэг мэдээлэлээ солилцсон. Одоо ингээд нэг ая кофе унгаа одоо өөрсдөө сонирхол юу вэ те тэр мэрийгээ ярилцсан. Тэгэл ер нь бол ингээд харилцагчтайгаа би ингээд шууд найзалчдаг. Гэхгүй юу? Найзалчдаг одоо тэгэл ер нь ингээд хараад тахт чинь ижил сонирхол юм юутай хүмүүсээс амархан найзалчдаг юм л. Тийм те. Ер нь тэгэл гоё штэ найзлаад ажиллаа гээл. Тэгэл одоо энэ нэрс яг энэ амжилттай те яг энэ бизнесийг эрхэлж чадаад байгаа хүмүүсийг агентуудыг харахаар ингээд үйлчлүүлэгчтэйгээ за нэг байр зарын нэг юм үйл хөдлөх хөрөнгө одоо зараад нэг дийл хийчихье гэхээс илүү юуцэн л нэг ямар нэгэн хүнтэй уулзаад гоё танилуд боллоо, гоё найзууд боллоо гэсэн юм л яриад байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр ийм relationship үүсгэсний дараа нь тэр үйл хөдлөх хөрөнгөний харьцаанууд ороход айгүй амархан те. Тэр нюансаа ингээд буруу ойлгоход нэг юм үйл хөдлөх хөрөнгө зарчих гал үзээд байгаа. Тэр бол ингээд үр дүнгүй зүйлийг л айгүй олон тавтаад байдаг те. Чиний одоо тэр том гүйлгээ болвол жишээлбэл таньдаг хүмүүс чинь хооронд хийгдсэн үү? Нэг худалдаа авахч маань бол таньдаг хүн байсан. Яг нэг заруулах гэж байгаа хүн маань бол намайг бүр ингээд эрэл сураг болоод за ремаксыг ингээд ухлаа ингээд тэгээд ухаж байгаа чамааг оллоо гэж бүр бүтэнсэн өдөр өглөө ингээд над руу залгаж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь ингээд ажлын өдрүүдэд ингээд бас аяг их ажил завгүй дэмж бүгдээр ингээд бүтэнсэн чамааг уулзаад гэрээг ингээд гэс ингээд чамууд ингээд зуучлан гэрэг хийхэд хүчмөр байна гэд бүр ингээд манай офсер ингээд зорж ирж ирсэн юм байхгүй юу. Тэгээд тэр дийл маань 14 хоног болсон. Гоё. Тэгээд лист нөр ороод л жирээд. Ер нь бол энэ салбартаа хэрвээ ингээд агентууд маань мундаг байж чадвал номер 1 болоо сарын шилдэг болоо жилийн шилдэг болоо гээл тодорхой хэмжээгээр ийм шагнал юм аваал те өөрийгөө хоногшуулаад ингүүл хүмүүс өөрсдөө хайж ирж байгаа хэрэг те. Тийм ер нь сүүлийн үед бас манай харилцагчид амар ухаалаг болсон мөлий. Одоо ингээл эхлээл нэг энэ одоо миний дүү, одоо энэ миний одоо хамаатан садман те энэ миний таньдаг хүн гэл ингээл нэг хэсэг чинь бас ингээл амар тэгж ингээд сонголт хийдэг байлаа шүү дээ. Ингээд юм бай зарлах гэж байгаа хүмүүс чинь. Тэгэхээр одоо ч болохоор за хин яг ажиллаа хийж гин. Хин яг энэ дээр ингээд яг мэрэгжлийн төвшөнд байж чадчихээн. Тэр хүнтэй ингээд хамтарч ажиллая. Яг үнэ гэдэг юм бас юу шилжсэн. Тэр нас нэг бодлоо амар гоё байгаа. Ерөөсөө энэ агентийн бизнес чинь одоо Нью-Йоркт л юм байгаа байхгүй юу? Нийт гүйлгийнхээ 90% нь 10% агент бичиж байгаа байхгүй.
нийтгүүлийн 90%, 10% хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм скиллтэй чадвартай агентуудтай л хамтарч ажиллавал илүү үр дүн гарч байгаа. Тийм. Гэхдээ яг нөгөө нэг одоо би одоо ингээд амар туршлагатай гэдэг өөрийгөө одоо ингээд ингээд бас хэлж болох ч гэсэн шинэ орж ирж байгаа агентуудад бас яг энэ боломж чинь бас яг ингээд адилхан ингээд хэмжээнд өгдөж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр одоо бид нар чинь ингээд дотроо ингээд нэг юм том мэдээллийн дата сан бидний дунд бас ингээд байж штэ. Тэрнээс бол хин дуртай нь бол тэр одоо ингээд хөрөнгийг аваад санал болгоод мэдээллийн хуваалцаад явах ингээд боломж нь ингээд бүрэн ингээд байж хин өөрийгөө дайчилж чадчихжээ. Тэр хүн бас ингээд яг адилхан зэрэгцээ явах боломж нь байгаа даа байхгүй. Тэгээ манайхан болохоор жоохон ингээд ажиллаад хахад яг нэг юм part time job шиг хараад байгаа байхгүй юу? Тийм. Ер нь баг ихэнх одоо агентуудын баг ингээд гол алдаа нь баг төлөвлөж байгаа байхгүй юу тий. Хэрвээ та ингээд өөр нэг том байгууллага тийм нэг групп компани тий гоё нэр алдартай компанид ороод ажиллаа гэж өглөө яг л 9 цаг гэхэд хурууны хийгээ өгнө. Тэгээ орой 6 цаг гэхэд хизээж хурууны хийгээд аваа гардггүй л байхгүй юу тий. Тийм тий. Тэр чин дандаа ингээд ажлууд нараас орж сунаал 7 8 9 10 тий сарын сүүлээр ингээд бүх юм шахагдал яадаг үлээ. Тэгт чин бид нар яг ингээд энд ийм гоё боломж ах тэрийг ашиглахгүй ингээд хувь хувьсгалаа холлоо яваад ашиг харагдаад идэв надад бол бараг нэг ажиллаа бас ажиллаа 2 3 тавиад өөр бид нэг шалтгаан таачаал өөр юм хийгээд гүгээд хүмүүс байд. Яг мэрсэрч байгаа ер нь надад бол зүгээр масс болж байгаа хоног харагдаалаа. Тэгээд бүтэн цагаар хийвэл ер нь бол ингээд бас энэ ажлаас ингээд бүх юмыг л авч болохоор өөжтэй салбар гэж би хардсан шүү. Одоо ингээд ерөнхийдөө энэ Remax бизнесийг ямар хүн ингээд сайн хийх вэ гэхээр network setтэй тэгээд одоо бизнес mindsetтэй тодорхой хэмжээний хүмүүсийг гоё үйлчлэгээ үзүүлж чаддаг харилцаа сайтай тэгээд бизнес mindset сеттэй за тэгээд нэг тодорхой хэмжээний агентийн бизнес чи бас зардал гарна шүү дээ янз янзын зардлууд гарна тэр зардлыг cover хийж чадхаар тийм хүмүүс ингээд тэгэхээр тийм чадвартай хүмүүс байна шүү дээ ингээд Remax ингээд агентийн бизнесийг хийвэл энэ столаг болгондоо гэсэн хүмүүс нэг айц байна заяа ингээд ажилласаа гарч чаддгүй. Жиш болоод 5 богд байж хагаад бас нэг зориг хийгээд гараад ирсэн биз дээ тий. Та ягаад авах наваг чи төвшин ингээд 6 сар л ажиллаад үзчихгүй да тэгэл болов чи эндээ сайхан ингээд ажиллаж болохгүй бол чи эргээд нөгөө ажилдаа ороход болно шүү дээ гэл таймер тэгж хэлж намайг баг анх оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс одоо ингэ байвал одоо би одоо бодохдоо юу гэдэг юм мэдхгүй 4 5 сая төгрөгийн цалинтай. Гэхдээ ингээл сар болгоно яг цалин чинь ингээл ер нь л нэгin хэвэн л автгаал аваад ажиллал айгу мундаг юм хийгээд идэг те тэгсэн мөртлөө ардлал автгаал аваад яваад идэг те тэгсэн мөртлөө нэг айц идэг те хүмүүст тэр хүмүүст нэг чи юу гэж хэлэх вэ энэ бизнесийг бас сонирхоод байгаа хүмүүс бас байгаа байх тийм те уул нь тэгэл энэ амьдрал чинь тэр чигтэл чаленж штэ ер нь бол гоё өөрийгөө гоё шинэ юмд сорих те ингээд илүү гоё ядал тавьдаг хүн одоо хүн нэг л амьдрын гэдэг шиг те ингээд гоё юмыг турш үзэх хэрэгтэй юм лээ турш үзэх хэрэгтэй юм лээ гээ яах вэ тэгэл нөгөө нэг зарцуулахгүйгээр олон ч юм уу ямар нэг эрсдэлгүйгээр юм эхлэнэ гэдэг бас тийм юм байхгүй штэ гэхдээ манай салбар чинь харьцангуй эхлэлтийн зардал мардал гэсэн юм бол бас бла бла гэдэг өндөр дүнгээр ярихгүй штэ өндөр дүнгээр уус огт ярихдаггүй тэгэхээр ер нь бас ингээд өөртөө гоё итгээд те шинэ салбарт ингээд орж ирээд би үл нэг амар сар мар ажиллаад үзчих гээл амар хүмүүст л тэгжлэхгүй ядаж нэг 3 сар те 3-аас 6 сар өөрийгөө нэг гоё шинэ салбарт шинэ хамт олонтой ингээд гоё туршаад үзүүл нэг ажлын нэг жоохон юм хийгээд үтцсэн юм experienceтэй хүмүүс бол угаасаа энд бол бас амар гоё харилцааны бизнес хийх боломж нь байгаа байхгүй хүмүүс ингээд болохоор агентууд гэл ингээд нэг зар тавьчаал байр үзүүлэлгүйгээд идэг гэж ойлгоод байгаа байхгүй юу тэр чинь угаасаа нэг байр үзүүлэлгүйгээд байгаа юм бол яг бид нар үнэндээ байхгүй шүү дээ харилцагчтай уулзж гин тэр хүмүүсээс бид нар аюугаа мэдээлэл авж гин би эргүүлээ тэр хүмүүст мэдээллийг өгж гин бид нар чинь ингээд хоорондоо бас ингээд хүн хоорондын харилцааг л ингээд хийгээл тэгээл бид нар мэдээлэл нь ингээд тэр хүмүүсийнх ингээд яг ингээд тохирж ивэл бид нар энэ ажлыг ингээд гоё хийгээд хин ч ингээд яриад хин ч ингээд энд байгаа бэлэн мэдээлэл аваад тэр хүнд уулна өгч чадна шүү дээ ер нь бол тийм тийм тэгэхээр жоохон ингээд өөрийгөө гоё нээгээд ороод ирвэл уулна бол үнэхээр одоо ингээд намайг ингээ анх 5 6 жил өмнө орж ирж байхад ч одоо агентууд гэдэг мэрэгжил чи одоо ингээд бас нэг хүлэн зөвшөөрөгдөг үе л шүү дээ. Тэгэхээр чи одоо бол ингээ бүх хүмүүс ингээд хөдөлгөөн зарахын тулд өөрсдөө зарна гэдэг ойлголт ингээ байхгүй болчихж байгаа. Тийм тийм. Тэгэхээр бүр ингээд нөхцөл байдал ингээ сайжраад
Тэнгүүд ингээд бид нар ингээд маста хүлээн зөвшөөрөгдөөд ингээд амар гоё үе одоо ирсэн байж би хараад байна шүү. Одоо бол би энэ салбар нэг ойрын нэг 5-10 жилд бол хамгийн ашигтай салбар шиг харагдаад байна шүү. Одоо ингээд макс 10 жил Монголд орж ирээд 10 жил болж байна. Тэгээд эхний 10 жил бол бид нэр айгуу сайн зүгээр таниулт хийсэн. Одоо бас нэг үр өгөөжөө авдаг те энэ бизнес дээр энэ брэндэд одоо итгээд цуг явж исэн хүмүүс бол одоо яг ингээд ургацаа урах жилүүд он жилүүд айсуу гэж харагдаад байгаа байхгүй. Яг тэгэхээр одоо би нэг 2-3 жилийн өмнө л агентуудад ингээд сайн ажиллавал 10 сая төгрөгийн дундаж орлого олох боломж байна гэж зөвлөд ийсэн. Тэгсэн одоо ингээд сайн ажиллахад ер нь 20-30 сая чи easy болчиход шүү дээ. Тий. Ер нь бол яг л системтэй яхад. Тэгэхээр одоо ерөнхийдөө чи яг бас багтай байгаа хүн гээд туслах нэг яг ямар хүн бүрэлдэхүүнтэй яаж ажиллаж байна? Танаас систем. Би ч нэг одоо хойноо бол яг ингээд арын албандаа админ охин байгаа. Админ охин маань бол энэ миний ингээд бичиг цаас маас одоо ингээд гүйлгэ мүлгэ хаалт нэтэргээд бүх юмыг ингээд миний оролцоогоор хэмжигч мас ингээд миний асар их цагийг харилцагчтай уулзах цагийг ингээд судалж өгч байгаа байхгүй юу. Тэгээд баяр талаас ажилтдаг бас агент байна. Тэр маань болохоор одоо ингээд би энд уулзалт хийж байхад нөгөө залуу маань тэмтэл өөр харилцагчтай уулзаад өөрөлдөө танилцуул явж идэх юм уу тиймэрхүү системтэй байж байна. Зөв. Одоо энэ зарим багууд ч бүр 5-10 хүнтэй бас баг удирдаад манай агентууд яваад байна л та тий. Чи энэ бага томруулах чинь яа гэсэн бодлоо? Би болохоор ерөнхийдөө нэг амар томруулъя гэсэн бол юу байхгүй. Зүгээр ингээд одоо ч би бас ингээд нэг тэрбумастейс ч юм уу үнийн дүнтэй ингээд зах зээл дээр ерөнхийдөө сүүлийн 2 жил яг ингээд ажиллаад явчихсан. Тэнгүүт яг нэг тэр клиентуудтайгаа би амар ойрхон байх хэрэгтэй юм лээ. Зөв. Ер нь угаасаа ингээд зарж байгаа ч тэр авж байгаа ч тэр ер нь бол нэг юм тойрог байна. Тэр хүмүүстэйгээ ерөнхийдөө би илүү сайн нэгт ажиллах хэрэгтэй юм билээ. Тэр хүмүүстэйгээ илүү сайн ойрхон одоо мэдээллийг ингээд өдөр тутамдаа өгч явах хэрэгтэй юм билээ. Ер нь яг ингээд байнгын харилцагчтай би кэр их надад амар ингээд ер нь чухал. Зөв. Одоо энэ яа тэгэхээр тэр харилцагчтаас чинь надад тэр харилцагчтай би сайн үйлчлэгээ үзүүлж чадчихвэл тэр харилцагчийн хүрээллийн хүмүүс надад орж ирээд байгаа байхгүй. Ер нь бол ингээд шинээр клиент хайхын тулд ингээд өөрийнхөө хуучин клиентуудаас ингэж явах нь бүр хамгийн бест үйлдэлтэй. Нэг юм байдаг шин чинь. Чиний клиент өөр найзтай чамайг санал болгосон үед тэр найз та хоёрын хооронд гүйлгээ хийх магадлал 70% гэж байна. Нөгөө өмнө чамайг угаасаа клиент чинь те найзтай тултал магтцсан байгаа байхгүй те. Тэгээд тэр найз бол чамд итгээд ороод ирчихэж байгаа. Хинээс асуусан чамайг одоо зөвлөсөн ингээ те. Тэгээд 70% магадaltaй. Маркетинг хийгээд ингээд харилцагч олоод яхаар 100-ны 1 гэсэн магадaltaй. Ингээд 100 дуудлагын нэг нь гүйлгээ болно гэж байгаа. Тэгэхээр ингээд хамаагүй тэр харилцагчаас харилцагч олж ирэхтэй. Харилцагтайгаа илүү нэтворктэй байгаад ингээд relationship-ээ сайн үүсгэж явж байхад амар үр дүнтэй ингээд. Сүүлийн миний өндөр дүнтэй гүйлгэндээ тгийж хийгдсэн болохоор ер нь бол ингээд бас ингээд нэг юм чинь нэг юм голдролтой орох ч юм уу, урсгалтай орох ч юм уу нэг тиймэрхүү юм байд юм байлээ. Тэнгүүдээ би илүү сайн ингээд бизнесээ ойлгоод эхэлж байгаа байхгүй. За ингээд зар ширлээд ингэж явж байгаа хооронд би нэг клиенттайгаа сайхан аяг кофе уунгаа. Тийм. Тэр ингээд мэдээлэл солилцох надад илүү чухал. Тийм. Тэгэхээр манай агентууд энэ ингээд харилцагчнараа кэрлээрээ харилцагчтайгаа уулзаа ингээд бити хоорондоо уулзаад гарч тарж харилцагч руугаа очоо хаана харилцагч нар байна тэнцэн очиж ингээ байршаа гэдэг ингээ хилээд өгдөө. Тэгээд энийг бас ингээ одоо ингээ төвшин билийг одоо ингээ харж байгаа төвшөг харж байгаа агентууд зөндөө байдаг баг. Тэгээд ингээ сонсоод нэрээ гэд. Жаа хэрэгжүүлээд яг энэ тал руугаа үйл ажиллагаа чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол байр үзүүлэлгүйгээл гэдэг. Яг хийх ёстой зөв. Гэхдээ гол юм илүү харилцагч нартаа мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, тэр хүмүүстэйгээ найзууд болох те. Тэгэхээр найз болоход ядж ин энэ бол хүмүүс ингээд найз болохоо ингээд би бинтэйгээ ойртоод ингээд гоё дотн болоход жоох юм чанга юмнууд байна те хүн болгон чадахгүй. Чи ямар тактик ашиглаж байна? Чам тактик байна уу? Тактик байгаа шүү дээ. Ямар тактик ашиглаж байна? Одоо яг нэг тип хэлий бас үдчихэж байгаа хүмүүстэй те. Гэхдээ ер нь тэгэл угаасаа л ингээд танихгүй хүнтэй уулзахад
бидний хооронд чинь нэг юм хан угаасаа тодорхой хэмжээгээр л угаасаа байдаг. Бид нар тэр ханыг угаасаа нураах хэрэгтэй. Тэхийн тулд яах хэрэгтэй ингэнгүүт бид нэг ойрхон ч юм уу ер нь ингээд харилцагчтайгаа бид нар уулзч ингээд хин хинбэ гэдгийг бид таних нь амар чухал байхгүй юу. Тэр хүнийг би мэдхгүйгээр бид дээрээ хооронд харилцаа үүснэ гэсэн ойлголт угаасаа байхгүй. Тэгэнгүүтээ би ч одоо ихэнх үедээ бол ингээд нэг байр үзүүлнэ. Ингээд миний зараад нэг хүн харилцагч орж ирнэ. Тэгээд тэр харилцагчтайгаа би гараа за кофе уух уу? Эсвэл та юм уух уу? Яах вэ их үү гэж битэр чинь юм яриад тэгэл ингээл бараг за та одоо ингээд эхлээд битэр чинь ингээд байраа сайхан ярина штэ байраа ярьж байгаа дараад нь амьдрал руу ороод тэгээд дараад нь өөр хөвгтэй яриад ингээд тэгээд ингээд бүр ингээд нэг ингээд амар детальны ингээд мэддэг болчихгоот амар гоё харилцаа үүсдэг ер нь эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн ер нь бид нэг ойлгож ижил тэр харилцаа шүү дээ. Тийм. Тэхийн тулд одоо бид нар чи юм хоббитай байх хэрэгтэй байгаа даа. Тий, талбарын мэдлэгтэй. Талбарын мэдлэгтэй байх хэрэгтэй. Өглөө нэг 10-20 минутын подкастуудыг нэг тасралтгүй өглөө болгон сонсоо сурч хэрэгтэй. Зөв. Тэр чинь хүн чинь бас нэг юм өгөөчтэй хүнтэй бас юм ярмаар шүү дээ тий. Сонирхолтой хүнтэй юм ярих хүсэж шүү дээ. Тий. Ядчил нэрээ нэг юм одоо эмэгтэйчүүдийн хувьд ч юм уу турах гэдэг чи одоо асар амар яриад сэтэв болсон бид нар чи тэр дэглэм гэж юу яд ингээл бид нар чи ярингот нэг өдөлтөж бид нар чи дундаа ороод яриас. Одоо яг энэ ингээ хийж байгаа яриад ингээ харилцагчтайгаа ингээ ойлголцоо бинийгаа мэдээ таних гэдэг зүйлийг агентийн гол ажил юм а гэхээр үгүй байр үзүүлэх нь гол ажиллаа гэж бодор андуураад байгаа байхгүй. Яг мөн чанар нь ерөөсөө энэ relationship-ийг үүсгэж яваад байхыг л хэлээ. Тэгээд одоо хэрэгжүүлээрээ гараад кофе уух уу яах вэ гэдэг. Тэгээд гэл бүл хүүхд мөөхтийн гэдэг сонирхол хоббидийг асуугаад тэр талаар ярилцаа. Тэгээд тэр үндэ үлгэл хөрөнгийн одоо бодиттой зөвлөгөө мэдээлэл өгөөд тэгвэл илүү чанартай харилцаа үүснэ. Яг л тэгж л. Яг одоо лаг мундаг агентууд маань яг л ийм хүрээнд л ажиллаад байна л та. Тэгээд олон байр үзүүлэл нэг байр зарыг гэхээс илүү энэ хүн туслая, энэ хүний найз уулаа, яг ингээд энэ хүний төлөө үйлчлэе гэдэг тэрнийхэн хүсэл сонирхлыг амар сайн ойлгож жоод тэгээд нэг 2-3 байр санал болохгүй нэгийг хөдөлт авчдаг тий. Тэгэхээр 10-20 байр санал болоогүй гэдэг төдөө шүү дээ. Тэр хүнийхээ юу хүсэж байгааг мэдгүй. Тий. Тэгээд ингээд цаг гэдэг ч одоо ер нь яг ингээд бүр амар үнэтэй болцсон. Тэгэнгүүт бид нарт яг л бид нар зөв поинтол болох нь амар чухал байгаа. Тэр хүн юу хүсэж байна? Чи яг ингээд тэр хүнд юу өгч тах юм. Тэргээл л угаасаа болох хэрэгтэй юм биш үү? Одоо энэ салбарыг сонирхоод завраад ирлээ. Ингээд ажихуу нэг нөхөр ороод ирлээ, нэг хүсэл эрмэлзэлтэй тий фул таймаар энэ бизнесийг хий гэсэн. Чи одооны өндөрлгөөс тэр зөвлөө юу гэж зөвлөмөр вэ? Гэхдээ нэг түрүү ярьсан шиг одоо хүн нэрээ нэг л амьдрантай гоё шин салбарт гоё чаленж хийгээд үзээ. Одоо ингээд энд ингээд яг ингээд харж байхад ингээд заримдаа ингээд Facebook энтер бүр ингээд ремаксаар ингээд амьсгалтай шүү дээ. Ингээд бүр ингээд тэдний юмны шилдэг тим юм топ продюсер тэнэ гэж байгаа юм чи тэр хүмүүсийг одоо бас хий хоосон ер нь л юм тавиагүй шүү дээ. Бүгд ингээд хөдөлмөрлөцсөн, өөрийнхөө хөдөлмөрийг өнлүүлсэн, тэнгуүтээ ингээд тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн тийм хүмүүсээр чинь бид нар ингээд ерөнхийдөө бол ингээд амьсгалаад явж байна. Тэгтээ та бас орж ирээд яагаад ч тэгж болохгүй гэж те. Шинэ салбар дээр тэнгуүтээ таны одоо орлогыг дагаа таны одоо амьдралын чанар яаж зочрох вэ? Тэр мөрийг бас ингээд аягүй сайн судалж үзэх хэрэгтэй. Одоо бол би л одоо тийм амар рекламж байгаа ч юм биш те. Тэгтээ манай одоо ингээд Sky-гээс салбарчаа одоо 8 дахь жил 8 жилтэй зэрэглээ. 8 жил. Тийм 8 жил. 8 жил гэдэг чинь одоо би л гэхэд одоо ингээд 6 жилийн туршлагатай болчихж байгаа. Тэгтэл ингээд бидний яг ингээд цуг ажиллаж байгаа хүмүүс одоо анх намайг орж ирэхэд байсан хүмүүс стилинд ажилласаар л байгаа байхгүй юу? Тэр нэг гоё тий. Тэр нь гоё. Тэнгүүд бид нар ч одоо үүзээгүй ингээд амар сайн хамт олон болцсон байгаа, найзууд болцсон байгаа. Тэнгүүд ингээд амар туршлагатай хүмүүс ингээд нэг дор ингээд бид нар ингээд нэгтцэн. Тэнгүүтээ бидний ингээд ажил ингээд гараас амир гарах нь амар хамбалцсан байна. Тийм. Хоёр туршлагатай ингээд хоорондоо яг нэг гүйлгээний ард ингээд хийх чи айгүй амар дэмтэй тий. Тийм шууд чи тэгж байгаа юм уу те. За тэгвэл би тэр хийчихье гэд бид нар ингээд ойлголцсон ингээд төвш ингээд нэг төвшөнд очицсон. Тэгэнгүүт бидний чи ингээд ажил ингээд сав гэл одоо ингээд амар урсгалаар амар гоё ажил яагаад болчихсон шүү. Тийм. За ерөнхийдөө бас орж ирээд нэг ихний нэгээс 6 сарын хооронд мөн ч очроо олохгүй агентууд байдаг те ингээд яах вэ гэл ингээд юм тэмтэрч үзэл болох юм шиг болохгүй юм шиг те. Тэгээ тим агентуудад юу гэж зөвлөх вэ?
яг дөнгөж ороод ирсэн те сурал муралтаа төгссөн. Яг шинэ салбарт те. Тийм агентуудаа би ер нь хитэн поинтуудын гоё дистралт хэлээд өгчтэй. Ер нь тэгвэл гоё ойлгомжтой. Ер нь бол угаасаа full time ажил. Full time ажил. Та хэд маань сайхан өглөө эрт сайхан 8:30 гэж ажил дээр ирээд кофе цайгаа уугаад 9 цаг ихэд ажиллагаа бэлтгэлийг хийсэн сайхан эхэлж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүтээ сайхан бичнээ өдөр болго ингээ сайхан төлөвлөгөөгөө гаргаад юмнуудаа бичээд тэгээд хідэн дуудлага хийх хэрэгтэй, одоо ямар зарууд идэвхжүүлэх хэрэгтэй, хийнтэй уулзах хэрэгтэй гэл ингээл бүх юмдыг сайхан чагсаага биччихин. Тэгэнгүүтээ сайхан туршлагатай одоо манай офсоор бол жишээ нь одоо ингээд 3 салбар дээр дандаа туршлагатай агентууд ерөнхийдөө хэн байгаа учраас агентудаас бид нар бас ингээд бэлэн мэдээлэл авна шүү дээ. Туршлагатай агентудаас одоо энэ яах вүлээ, тэр яах вүлээ, зах зээлийн судалгаач одоо бид нар баг амьд судалгааны баг энд явж шүү дээ. Ер нь тийм тэгэл мэдгүй чадах юм да ер нь бас наа захгүй юусаа асууж байгаа хэрэгтэй. Та намайг мэдэн шүү дээ цагшлаа. Би анх орж ирэл та цагшлаад энийг яах вүлээ, энийг яах вүлээ гэж би бүр ядаргаа болтыг асуудаг гэсэн тийм бүр одоо агентууд маань яг тэрийг хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нүү ингээд энд чинь бид нар ингээ хурал дээр бараг цуглахад 80 100-уулаа цуглаж байгаа шүү дээ. Тэгэхэд бол ингээд кофегаа уугаа, цайгаа уугаа ингээ сайхан юмудаа асуугаад явуул бас айгүй зүгээр байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол ингээд сайхан цагаар нь төлөвлөгөөгөө сайхан гаргаад тэгээд орой 6 цаг хүртэл хийх юмудаа хийгээд тэнгуүтээ жоохон илүү ингээд хүн ингээд ажлын ачаал багтаа ч юм тиймэрхүү үедээ сайхан өөрийнхөө итгэжүүлж байгаа үйл хөдлөх хөрөнгүүд дээр очиж үзэх хэрэгтэй бичлээ. Тэр чинь бас амар чухал шүү дээ. Одоо бүх хэмийг одоо бүх үйл хөдлөлийг бид нар одоо мэднэ гэвэл бас бодлоо мэдгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө яваад орчин тойронд нэм юм байд юм байна, тийм байд юм байна. Харилцагчдаа бид нар ямар үнэн зөв мэдээлэлтэй тодорхой мэдээлэл өгчлөх үү. Тэр ингээд бүх мэдээллүүдийг ингээд сайхан төвтөр дээрээ бичээд эсвэл утсан дээрээ нөт хийгээд ингээд тэр харилцагчд ингээд дотоо юмгүй л мэдээллийг бид нар бэлдээд сайхан хэрэгтэй. Тэгэхээр бидний хийж байгаа ажил ер нь дуусахгүй шүү дээ. Ингээд хэвээр ундраал энэ ханаас ундраал нэг одоо харилцагчд нэг дор хаяж нэг 5-аас 10 байр ч юм уу үзсэн гэж тооцоолоход тэр мэдээллийг бид нар ингээд бүр детальчсаа бэлдэж хэрэгтэй байхгүй. Тэгээ тэн дээрээ гоё ингээд үнэ өөрийн байр шиг ингээд ажиллана гэдэг чинь бас амар давуу талтай. Тэгээд тэр чинь бидний датад тархинд ингээд мэдээлэл болоод мэдлэг болоод хэмлэгдэхэд үлдчихэж байгаа. Манай нөгөө зарим агентууд би өмнө өөрийнхөө байраа зарж исэн, ахчихсан байрыг зарсан. Ингээд нэг юм байна, надад нэг юм байна гэж анх орж ирээл. Тэгээд орж ирээд зарж чаддгүй. Тэгээ энэ бол би одоо бодохдоо бол өөрийн имийг чи хүн айгүй сайн мэдээд байгаа байхгүй тий. Ингээд давуу тал сул тал орчин тойрон айгүй сайн мэдж байгаа. Тэгээ өөр юм бол ингээд гоё зарчиж штэ тайлбарлаж хэлээ тий. За тэгээд яг хүний байрыг зарах болоод өөр хүний байрыг зарах болохоор нөгөө тэн дээрээ яг ингээд нөгөө судалгаа эднээсээ дутуу игээд орчны шинжилгээ эднээсээ муу игээд тэгээ зарч чадахгүй ингээд байгаа. Тэгэхээр яг нөгөө өөрийн юм шиг тий. Тэр үйл хөдлөх хөрөнгө болгонд л гоё үнцэнтэй давуу талтай өөрийн гэсэн онцлог шин чанар байгаа шүү дээ. Тэрийг нь гоё гаргаж ирээд энэ үйл хөдлөх хөрөнгө яг ямар point нь яг хүний анхаарал татгаар байна те. Ягаад энэ үйл хөдлөх хөрөнгийг хүн авах хэрэгтэй гэдэг аим анализ хийх хэрэгтэй байхгүй. Бодоод те хайрлаа нөгөө үйл хөдлөхтөө өөрөө дурлах хэрэгтэй шүү дээ те. Тэгээ одоо ингээ хүмүүс хараад ангууд нөгөө нэг технологи хөгжихийн хэрэг бас ингээд юм бичгээ болчиход байгаа байхгүй. Юм бичгээл бичнэ гэдэг чинь уул амар сайн байхгүй. Ер нь бол зүгээр одоо миний үнцгөөж магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол ингээд юмыг айгүй сайн бичиж тэмдэглэж авч ивэл ер нь бол өөрсдөд нь айгүй сайн үлдэлт хийсэн надад. Тийм. Харилцагч нартайгаа бас нэг уулзаад ингээд тэмдэглээд бичиж тэмдэглэж байгаа хүнд харилцагч нар тэр агентд илүү их мэдээлэл өгдөг. Яг тэгвэл зүгээр бичихгүй болвол тэр хүмүүс чинь энэ гараал мартна гэж үзээд электронын тэмдэглэж хэлж өгөхгүй шүү дээ. Тийм ингээд ерөнхийдөө нэг юм хаалттай харилцаалт дуусчих байгаа байхгүй юу? Уулзалтан дээр ингээд бэлтгэлтэй үзэг бал те юмнуудаа бэлтээд яг сайхан тэмдэглэж аваад сууж явал уг нь их зүгээр. Тийм хувийн бэлтгэл гэдэг чинь нэг тэндээс хэлж байгаа байхгүй. Уул нь бол ингээд манай офсост жил болго ингээд дэвтэр баал хавтас бүх юм өгчтэй шүү дээ. Би ч бол тэрийгэ чирээл явж байгаа юм чинь тэгээд жилд нэг 2 дэвтрээ дуусгачаал гэдэг шиг. Тэр дэвтэр чинь бас ингээд Remax-ын лого, манай офсын лого могдлохоор гоё харагдаж шүү дээ хүнтэй. Тийм бид нар ч одоо ингээд Remax орж 10 жил гэдэг чи одоо бид нар чинь нэлээд мэрэгжлийн төвшин рүү бид нар чи ажиллаад ингээд сурчлаа шүү дээ. Тэгэхэд бид нар бас яг тэрийгэ дагаад өөртөө бас те мэрэгжлийн
төрхийг бас ингээл үзүүлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээл зөвхөн юм зарддаг хүмүүс бид нар ч бас биш болчиход шүү дээ. Тийм тийм. Одоо за Remax орж ирээд одоо Remax Sky House-тай хамт олонд орж ирээд за мөнгө орлого бол одоо зөндөө лаг орж ирээд Олоод байгаа байна гэдэг. Санхүү бизнесийн хувьд бол асуудал аа. Ер нь өөр Remax-д ямар давуу тал өгөөж энэ өөр юу вэ? Би түрүү хэлсэн шүү дээ. Ер нь одоо энэ салбараас ер нь бүхнийг л авж ийн дөө гэдэг шиг. Одоо хүний бас хэрэгцээ шаардлагатай чинь ер нь хамт олон гэдэг чинь бас хүнд амар чухал. Тэгээ бид нар чинь нэг ер нь ингээм үеийнгийн найзлангаа бас гоё ажиллаж байна. Тэнгүүтээ нэг урлаг, спорт одоо юу аялал те. Тэгээд олон улсын хурал, чуулган одоо юу ч байгаа тэгээ баг бүхэл юмнуудыг л бид нар энд ингээ хамт олноороо ерөөхдөө бол хийгээ яваад байгаа байхгүй. Ер нь баг амьдралыг ингээ баг enjoy дангоо ажиллаад, амьдраад ингээд баг нэг have fun агаад тэгээ ер нь явж байгаа салбар гэж би л хардаг шүү. Тэгээ тийм болохоор одоо ингээд би ингээ саяхан ингээд сторигаа үзэж байхгүй юу тэгсэн чи юу вэ? 6 жил болсон гэж юу гээд 6 жил чи ер нь бол урт хугацаа шүү дээ. Яг ингээд тооцоод ингээд үзэхэд тэгсэн чи ингээд бүр ингээд ямар хурдан өнгөрцөн гэж бодож байгаа байхгүй. Зүгээр ингээд гэл өнгөрцөн. Тэгэхээр хүн ингээд нэг жаргалгүй ч юу заавал тэр хугацаа чинь бол их урт хугацаа болчиход байгаа байхгүй. Тэгмэд бид нар амар ийм жаргалтай ийм гоё яагаад байгаа болохоор цаг хугацааны бас ингээд хурдан өнгөрч байгаа угаасаа ингээд анзаарахгүйгээр спорт ингээд 6 жил ажилласан байна. Одоо 7 сарын 1-нд миний 6 жил болох гэж байна. Хамаг яг гоё залуунаас бүгд л яг энэ чинь зуучлаа. Гэхдээ бол энэ зуучлалын бизнесийг орж ирсэн нь бол яг онцоод яг хийж чадчаа тий. Цагаа өөрөө зохицуулж чинь хамт олон хөгжил одоо гоё хоббинууд тий. Түрүүн чи нөгөө хүзрийн тэмцээнд орж ирсэн үү? Хүзрийн тэмцээнд ороод даалуудаад даалуудаас уулзсан тий. Бид нар чинь тий хүзрийн тэмцээн тэгэл дартс, сакс, волейбол тий усан сэлэлт юу бараг мини олимпик л бараг бүх салбаар үзээд байгаа шүү дээ тий. Өчтөр ихэд бид нар чинь бөөндө боулинг тоглож бас нэг орой гоё өнгөрөөлөө. Босоод өөр Facebook гэд нэгэл найзууд бол гайхаад та нар чинь ингээл нэг тоглож ууж идсэн тий яасан хүмүүс наа. Жаргалтай хүмүүс юм аа л гэдэг шүү дээ бид нарыг. Тэгсэн мөртлөө бас ингээ ажлыг бол ингээ хаяхгүй байна те гэдэг. Ажиллаа болохгүй бид нар ажлынхаа цагийг бид нар ингээ яг ажлынхаа цагтаа хийчихэд тэгээ яг амгалахад доктор бид нар ингээ хөгжилтэй гоё болж байна. Work hard, play hard гэдэг. Тэг яг л тэр байгаа тий. Гоё. За тэгээд ингээд ерөнхийдөө ярилцлага өндөрлөе. Тэгээд зөндөө гоё сонирхолтой бас гоё санаа типүүд бас одоо үзэж байгаа хүмүүстээ хуваалцсан төвшөөдөө бас баярлалаа. Тэгээ ер нь бол одоо энэ жилийн зорилго юу вэ? Бүгдийн л одоо бүх шагналыг аваад идэг. Бүх шагналыг авлаа. Одоо энэ филм бол жишээ нь одоо ингээд Монголд ганцхан би л зөвөр гэхгүй. Одоо тэгэл өөрийнхөө рекордыг л эвдэндээ. Одоо Diamond цолтой болцсон. Тэгээд топ продюсер гэдэг шилдэг болцсон. Ер нь ингээл бүхэл шагнал юмудыг ингээ авчиж байгаа болохоор. Гэтэ миний энэний дэтэл дахиад нэг юу пин нэг шагнал байгаа. Тэр болохоор 3 тэрбумаас дээш шимтгэлийн орлоготой ажил сайгантад өгдөм мэлээ. Тэгээ бас хүн чинь бас нэг юм зорилго тавих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо тийшээгээ зорино. Тэгэхээр одоо илүү гоё дийлнэт хийх баха. За амжилт хүсье. Тэгээ баярлалаа. За баярлалаа.